нэг ачааны машин зүгээр юу хурж ирээд яг тэр цэдэн мал дарга суусан машиныг шүү бүр зөвлөлтийн тэр хоёр даргын цэдэн мал даргын суусан машиныг гусайс. Гэтэ хүчтэй мөргсөн хэсэг тухай энэ дээр яриа байхгүй. Ямар ч байсан шүргээд авлаа гэж бичиж байгаа юм. Энэ түүхэн дээр. Тэгээд нөгөө төч сандраад бөө юм болоод камсараа сандраад галс цогсоогоо юу болов гэд. Тэгсэн сууслуу андропов гэдэг нөгөө зөвлөлтийн том өдөртөгч нар ч юм болохоор бид нар зүгээрээ танаа дарах чинь гівчих шиг байна. Тэгээд жилд 2 удаа мавзолийг хааж нөгөө профилактикийн ажил дандаа явуулдаг. За 7 хоног л 2-7 хоногор хаадаг ч үлээ. Тийм байдаг. Тэр үед яг хүмүүс орж юу лэний бүх одоо цогцсод ажилладаг. За нөгөө хоёр нэвтрүүлгийн энэ 3 дахь дугаар. 3 дахь дугаар эхэлж байна. За манай нэвтрүүлгийн спонсор Канадын алдарт Jameson Power брэнд. Ер нь эрэгтэйчүүд бидний тархлаа эмэгтэйчүүдээс бага байд юм байна. Тэгэд Jameson Power-ыг уугаад тестостерон нэмэгдүүлээд дархлаагаа дэмжээрэй. Дасгал, ажил, амьдралын сорилт мөр эрч хүчээ мэд. Jameson Power. Канадын чанар эрчүүдийн хүч чадлын суурь. За бид хоёр өнөөдөр юу яана? Хуучны дурсамж сонирхолтой түүх ярина. Тэгээд дүүрэн цэг лайф гэдэг гоё сайт, маш гоё сайт байдаг. Дүүрэн цэг лайф гэдэг сайтн дээр хууч гэдэг өнөөдрийн хууч гэдэг ингээд хүмүүсийн номноос гэдэг юм уу? Тий ингээд нэг юм одоо бид нар хуучны хүмүүс гэж ярьдаг тий. Хуучны хүмүүсийн гоё амьдралын дурсамжууд байдгийг. Тэгээд би тэнд нэг маш сонирхолтой түүх ярьж өгье. Ингэж цэдэн мал дараа хосолд орсон тухай байна. За тийм мэднэ тий. Тий та бол мэдэх. Би анх удаа би аягүй сайн мэднэ. Мантай холбоотой байдаг байхгүй тэр. Тийм үү? Тийм маама тэр үед чи яг нөгөө нэгдсэн үеэр энэ аптек хэрэглэж байсан. Тэгээд чи аптек чинь яг нөгөө нэг мис засал биш шүү дээ. За тий. Тэгсэн ирнэ бүр 7 хоног 24 цагаар ажиллаж ирсэн гэж маам тэр. Түргээ хавар. Тийм. Ингэсэн байх. За цэдэн мал даргын бие хамгаалагчаар ажиллаж исэн Самдангийн Лодон гаваа гэж хүн байна. Энэ хүний дурсамж байна. 1997 онд нэг сонд ярилцлага өгсөн юм байна л да. Тэгсэн тэр үед энэ Лодон гаваа гэж юуны цэдэн мал даргын бие хамгаалагч одоо комиссар гэж хэлдэг байсан тий. Тийм хүн. Ингэсэн 57 онд энэ Лодон гаваагаа Москва явж гүйцэтгэх албаны курсд 3 жил сураад за ингээд ирээд ингээд цэдэн мал даргын хамгаалтын хэсгийн дарга буюу одоо бие хамгаалагчдыг нь удирддаг буюу даргалцсан ийм албан томилогдоод 12 жил ажилласан гинэ 57 оноос хойш. Тэгсэн 61 онд за одоо коммунист намын хурлуулад за тэгсэн коммунист намын хурал дээр зөвлөх холбоот улсаас Суслов Андропов гэдэг ингээд томчууд ирсэн юм байна Монголд. Оо за. Тийм. За би Андропов гэдэг хүний нэрийг сонссон. Суслов гэж би сонсож байгаагүй юм байна. Суслов гэж том хүн байсан. Том хүн байсан. Оо тэгсэн. За ингээд Суслов Андропов гэдэг ингээд томчууд бүр Монголд ирсэн юм байна. Тийм. Тэгээд юу Цэдэн мал дарга ингээд тэр томчуудыг нөгөө Баянголд байсан Цуслангийн байрандаа ингээд хүлээж аваад зоог барьсан юм байна да. Тийм. За тэгээд ингээд зоогоо барьчаад 16 цагийн үед Баянголд очсон гэд. Тэгээд хоол орон зоогоо өдрийн зоогоо идчихэд 19 цагт театрт концерт үзэхэр хөдөлжээ дарга нар. Бүх томчууд. Тэгээд тэр үед Цэдэн мал даргагийн машин бол ганцхан машин байдаг гэсэн. Урдаа бүфэр буюу одоо нэмэлт хамгаалтын машин байдаг байсан юм байна. Ерөөсөө Цэдэн мал дарга урдталт нь жолооч нь, хажуудталт нь комиссар нь, хойдталт нь Цэдэн мал дарга пилотоо байгуутай. Тэгээд ганц машинтайгаа тэгэл ингээ явцдаг. Мотоцикл дагдаг байсан юм. Ямар ч тэр үед даргыг ямар ч бүфэр дагдаг байсан гин. Зүү. За тэгсэн нөгөө нэг зөвлөлтөөс ингээд Андропов Сусловгээ том дарга нэрсэн учраас бүфэр гаргажээ урд нь. Тий ингээд нэмэлт цагдаагийн хамгаалтын машин. За тэгээд юу байсан юм? Яг тэгсэн чинь тэр үед нөгөө нэг Цэдэн мал дарга өөрийнхөө машинд суулгуугаар Суслов Андропов гэдэг дарга нарын суусан машинд хамт суучиж. Тэгээд нөгөө комиссараа эхнэр Цэдэн мал даргын өөрийнх нь машинд болохоор комиссар нь жолооч нь тэгээ эхнэр нь буюу флатаа байгаа ингээд чи цаашаа миний машинд суугаа яваа би энэ дарга нарт хамт явчихъя гэв. Ингээд 3 дарга машиндаа суугаад Андропов Суслов тэгээ Цэдэн мал дарга ингээд суугаад тэгээ хөдөлжээ. За ингээ хөдлөө явж исэн чинь баруун дөрвөн зам төгчөөсөн гэж байгаа байхгүй. Баруун дөрвөн зам яг ингээд төхөө явж исэн чил нэг ачааны машин зүгээр юу хурж ирээд яг тэр Цэдэн мал дарга суусан машиныг шүү бүр зөвлөлтийн тэр хоёр даргын Цэдэн мал даргын суусан машиныг гусайс. Гэтэ хүчтэй мөргсөн хэсэг тухай энэ дээр яриа байхгүй. Ямар ч байсан шүргээд авлаа гэж бичиж байгаа юм. Энэ түүхэн дээр. Тэгээд нөгөө төч сандраад бөө юм болоод камсараа сандраал галс цогсоогоо юу болов гэд. Тэгсэн
Сууслов Андропов гэдэг нөгөө зөвлөлтийн том өдөртөгч нар ч юм болохоор бид нар зүгээрээ танаа дарах чинь гэвчих шиг боллоо гэж хэлсэн. Тэрийг харсан одоо хүмүүс бол бараг л амар тий. Тэгээд тэгсэн чинь Цэдэн бол дараагаас та зүгээрээ гэсэн чинь хөлөл нэг жоох эвгүй болчих шиг боллоо гэд хэлсэн юм байна. Тэгээд нөгөө тэр машинд тэр нөгөө дөрвөн Сууслов Андропов Цэдэн бол дараах сууж явсан машинд урд нь нөгөө сандаг дөрж гээд ийм комиссар урд нь сууж явсан байна. Тэр комиссарын толгооноос цус гарсан гэхээр толгоогоо мөргсөн шүү. Тэр хүчтэй л мөргсөн бол тарцахгүй. Комиссарын толгоогоо хагалт сойдсон гэхээр тэгэл ерөөсө шууд даргаыг 20 дугаар эмнэлэг рүү явуулсан. Цэдэн бол дараах 20 дугаар эмнэлэг рүү авч явсан юм. Тэгсэн тэр үед Яндан Дүйчэргээд улсын прокурор хүн ажиллаж Яндан Дүйчэргээд хүн прокурор байсан юм. Тэгээ нэг ингээд эмнэлэгдэр ингээд нөгөө Цэдэн бол даргыг сахиад байж исэн чил шууд уцтаал нөгөө Цэдэн бол даргын одоо комиссарын ахлагч гэсэн үг шүү дээ. Энэ чинь хин гэж хүн бэлээ Ладан гаваа. Тэгсэн дээр Ладан гаваа гэж хүн уцаар ярил. Чи маргааш ажиллаа үлээдэж өгчөөд над дээр өдөр гэсэн. Шууд комиссарын ажлыг хүлээлгэж өгөөд над дээр прокурор дуудсан. Тэгээд хүлээлгэж өгөөд ажиллаа хүлээлгэж өгөөд над дээр ер нь зүгээр толгой үлдсэн. Тэгээд ер нь бол амар хүлээлгэж өгөөд. Тэгэнгүүт юу хийсэн юм бэ? Цэдэн бол даргад хэлсэн юм байна. Даргаа ингээд юуны Яндан Дүйчэр гэдэг прокурор над руу ярьлаа. Маргааш ажиллаа хүлээлгэж өгчөөд намайг дуудаж байна. Ажиллаа хүлээлгэж өг гэж байна. Бол дарга өмөрсөн. Тий, тэгсэн чинь чи юу яриад байгаа юм? Энэ жамаас усан юм уу энэ? Тий, энэ осол. Тий, юу Яндан Дүйчэрийг над руу яар гэж хэл. Юу яриад байгаа гэж хэлээ. Тэгэл тэр яриа дууссан юм байна. Тий, тэгсэн нэрээ тэр Яндан Дүйчэр гэдэг прокурор дахиж яриаггүй. Тэр дахиж дуудаагүй. Одоо Ладан гаваа гэж комиссарыг. Тий, тэгсэн дарга өмөрсөн байна тий. Ер нь тэгсэн шүү. Тэгсэн харин нэг тийм ярианад явж сонсогдсон. Энэ тусламжууд одоо комиссаруудын тусламжууд байдаг шүү дээ тий. Тэгээд нөгөө нэг осол хийсэн жолооч нь бас зайлвал ийм энэ дэр бичсэн баг. Ос хийсэн жолооч нэг ядарсан амтай байсан. Тэгсэн чинь зайлвал тэр осол хийсэн жолооч нь нэг баазад автобаазад засварчин байсан. Тэгээд зайлвал яг тэр өдөр хүүхдээ нутаглуулах гад хүүхэд нь эндээ хүүхэд нас орсон. Хүүхдээ нутаглуулах гад баазаас машин гуугаа явжсэн. Өөрөө жолооч биш. Баазын засварчин байсан. Тэгээд ажил явдалтай явсан байгаа байхгүй зайлаа. Тэгээд сэтгэл зүй хэцүү байсан. Ийм юм байсан юм байна. Тэгээд тухайн үед бол Цэдэн бол даргын сууж явсан машиныг жолоодож явсан даваа. За комиссарын сандаг дөрж гэж хоёр хүн даргамныг авч явж. За тэгээд тэр яг тэр нөгөө гурван дарга зөв толгой тусаас ирсэн хоёр дарга Цэдэн бол дарга сууж явсан машины жолооч нь даваа комиссарын сандаг дөрж. Тэгээд Цэдэн бол даргын комиссар энэ Ладан гаваа гэдэг ийм хүмүүс бол ямар ч шийтгэл хүлээгээгүй. Зүгээр жирийн цаашаа ажиллаа хийгээд явсан. Юу ч болоогүй. Тэд нар дээр ямар ч хариуцлага хүлээгээгүй. Тэгсэн сүүлд нь энэ Ладан гаваа гэж хүн намаас намын орооноос дуудаад тэгээд хотын намын орооноос хатуу данг өгсөн. Дараагийн удаад намаас хөөн шүү гэж намаас хөөх сануулад хатуу данг өгч тийм тэгж салсан. Тийм гин. Тийм тэгээд ер нь бол юу байсан юм бэ лээ. Флатовогоо ер нь бол тэр нэг Таштава гэдэг нэг Цэдэн бол даргын 40 оноос хойш юугийн комиссарыг нийсэн Таштава гэж комиссарт болохоор энэ Ладан гаваа чамайг байхад ер нь ийм одоо осол аваар гарч байгаагүй. Энэ Ладан гаваа гэж хүн ирсэн чинь ийм боллоо гэж одоо нэг тийм гомдлоо хэлсэн байд юм байна. Тэгээд чинь айгу үг нь айгу хүн амар тий хүн тосон шүү дээ. Тийм үг бол гэхдээ энэ хараа яг манай маам нөр яг тэр процесс ингээд яваад энэ тариаг бүгдийг хангаж ирсэн. Тэгээд маам юу гэж ярьдаг гэсэн гэж яг Пилатог айгу тэгж сайн үг хэлдэг байсан шүү дээ. Яг нөхрийнхөө хажуунаас ингээд өөрөө сахиурна. Бүр яг хажууд нь ингээд бүр ингээд эдгэрийн идэвхтэй ингээд бүр хажууд нь ингээд сахиж байсан. Тийм айгу тэгж хайрлж ингэж асардаг. Тэр осол босгоод. Тий. Эмдэгт штэ. Тэр ер нь тэгээ Улаанбаатар даяар ер нь тарсан болов. Яа мэдгүй маан бол ямар ч үсэн аюу сайн мэддэг байсан. Тэгээд тарсан баг. Тэрнээс тэр ослоос хойш Цэдэн малгай машины өмнө заавал бүфэр явдаг болсон гэдэг. Тэрнээс өмнө бол ерөөсөө комиссар нурдан суугаал Платовоготой хойно ингээд ганц машин дагаад явчихдаг байсан юм шүү дээ. Тэр ослоос хойш Цэдэн малгай бүфэрт явдаг болсон гэдэг. Нэг ийм түүх би бүр гайхаад. Тий. Юу Пилатов нэр айгуу тэгж балдаргыг айгуу тэгж хайрлж асарж ингэдэг байсан гэд маам айгуу тийм хүмүүсийн тусламж. Тийм маамын дурсамж. Танаа маам. Тийм маамын дурсамж тий. Тэгэхээр би яг нэг маамаас сонсцсон болохоор чинь надад бүр ингэ тий. Тий. Яг 90-ад оны үед чинь Пилатов чинь ингээл аймаа захирдаг махирдаг гэл ингэ. Тэгэхэд маам тийм биш юм чинь тий
шиддэг аюу халуун шиддэг юм. Ингээд өөр юм сонсч би ирсэн л дээ. Тий. Гиснээс би 77 онд ингээд нөгөө Москва руу яваад ингээд ер нь тэр үед чинь ингээд Москва Оросууд их ойрхон байсан шүү дээ. Тэгээ 77 онд би нөгөө Москвад мантай Кремльд улаан талбайд мамцлээд орж үзсэн чинь би байна. Тийм үү? Тий, 77 онд шүү дээ. За. Тий. Тэгээд чи санаж байна уу? Одоо ингээд нэг Турк мөрөгт чинь амар халуун. Тэгээд кондишн ингээд нэг тавихаар хамгийн ингээд сүүлийн юу 16 хин байдаг шүү дээ. Тийм үү? Тий, 16 хин байдаг байхгүй юу? Амар тий, тэр нь амар хүүтэн байдаг байхгүй юу? Хүүтнийх нь би станцарч байгаа юм байна. Тий, 16 хин байдаг байхгүй юу? Тий. Тэрнээс доош гэж байхгүй. Тий, тэгээд би гахад ингээд яг бүр хөтөр ордог юм болсон. 16 чи одоо ингээд амар халуунаас ингээд яваад ороод ирэхээр ингээд хөрөгчөнд ороод ирсэн юм шиг мэдрэмж төрж байгаа шүү дээ. Мэдээж тэгнэ. Тэгдэг байсан биз дээ бүр тий. Дараа нь бол даардаг тий. Тэгсэн чи тэр чи 16 юм шүү. Одоо ямар ч кондишн 16-аас доош байдаггүй юм байна гэдгийг би анзаарсан. За. Тэр урд явж ирж явахдаа ингээд харахаар хамгийн бага 16. Тэгэхээр уг нь кондишныг тавих юм бол нэг 23 4 дээр тавьвал нормал болох юм байна л да. Бид нар болохоор халуутсан болохоор хамгийн үүдэн дээр нь тавьчихдаг. Тийм тэгсэн хамгийн үүдэн гэхээр 16-аас доошоо болдгоо би гайхаад байдаг гэсэн чинь жоохон ингээ удаан яриад ирэхэд чинь таардаг шүү дээ. Тэгсэн чинь мавзолиа яг тийм. Мавзолиагийн температур нь 16. 16. Яг 16 байдаг гэж. Бүр яг 16. Би бүр ингээд ороод ингээд нэг юм бүдэг гэлтэй. Би жоохон биш 10 настай байсан юм уу? 9 настай байсан юм уу? Тий. Тэгээд аюу урт орж зогсож байгаа тийм орж ирснээр сандгийн. Тэгээд тэр чинь бол тэр үед чинь нэр төрийн асуудал байдаг шүү дээ. Онцлог орсон Ленин зөгцийг харсан, шаллыг харсан тийм. Тэгээд тэр нэг юм бүдэг нэг юм шавар шиг царайд надад санагддгийг. За. Тийм. Яг тийм юм дурсан. Айгу бүдэг. Тийм би айгу юм гэрэлтэй ингээд яг ингээд байх биш. Айгу тийм бүдэг гэрэлтэй. Тэгээд одоо ингээд Ленины шаллыг ингээд тойрдог юм яа тийм. Тийм тэгээд тойроод. Нэг тойрол. Тийм. Тэ саатал хаалгана гараад ирдэг. Тэгсэн чинь би тэгтээ бас бүр яг тод санахгүй. Ямар ч үсэн Ленины шарил ингээд орохоор тийм сэрүүн жихэн өнгөнтэй бүдэг гэрлээ. Тий. Харанхуй дуу. Тий. Тийм болоод айгу цочирдчихсэн л би аюусаа сан. Юунд ороод ирвэ ямар юу юм бэ гэдэг ч юм уу. Тий. Тэгэхэд яасан чи нөө Ленины энэ шарлын өөр түүх нь өөр айгу маш сонирн байгаа байхгүй юу. Манай юу Ленин чинь 24 оны 1 сарын 21-нд нас орсон байдаг юм байлээ. За. Тий. Гэхдээ Ленин чинь өмнө 4 удаа 3 удаа ч үлээ цус харагдсан байсан. Тэгээ би энэ айгу муцсан. Тэгээд ингээд нас орсон хүний зогсноос нэг эдэрч нэг маск авдаг штэ. Тий. Нүүрний хэв авдаг. Хэв авдаг штэ. Нүүрний хэв, гарны хэв авсан чи гарны нэг гарны хэв яг ийм юм бэл. Нэг нь яг зүгээр ийм. Нэг нь ингээд алгаад илгэсэн, нэг нь гараа хатгацсан. Тий, яг нэг ингээд цусаар авсан хүмүүс чинь ингээд энэ тал авсан. Тал мэдэг болсон нэг. Яг тийм юм бэл. Тийм бэл. Гэхдээ ингээд Лениныг нас орохыг бол бүгдээрээ мэдчихсэн. Ер нь Кремлийн нэг томцууд тийм ээ удирдлагууд ер нь л одоо хэнийг оронд нь явах гэсэн яриа ингээд өрнжсэн гэдэг сонин юмнууд айгу байдгийн байлээ. Тэгээд ингээд цааш нь ингээд сонирхоод ингээд уншсан чинь ингэж байгаа байхгүй юу? Яг бол Лениныг одоо ингээд шууд нас орнгууд нь одоо яах вэ гэдгээ шууд шийдээгүй. Ямар ч байсан хавар болтол юу хадгалах хэрэгтэй гэдэг л юу бодол байсан. За. Тэгээд хамгийн анх тэгээд чи 21-нд нас ороод одоо Горький гэдэг одоо тэр одоо юу юм да цуслан байж байгаа нас орсон шүү дээ. Тэгээд Москвагаас 35 км зайтай хүмүүс болтой. Тий. За. Тий одоо нэг үгээр хэлэх юм бол тэр жилтэл нас орсон юм байна л да. Тий тэгээд хүүтэн болохоор тэгээд ямар ч асуудалгүй өөр нас орсон болохоор. Тий. Нэг 2 хоногийн дараа авчираад тэгээд юунд байрлуулсан гэж байгаа. Тэр нөгөө нэг багант зааланд. За. Баган заал гэж Кремлийн баган заал гэж ярьдаг шүү дээ. Тий. Их хурлын баган заал. Тий. Тэнд байрлуулад тэгээд ингээд салхусыг мөсөөр ингэж тэр бас юуг нь шарлыг тэр тойруулаад амьда муудахгүй. Ер нь муудахгүй гэж тийм юм байл. Тэгээд ингээд одоо цэцэг одоо мэдээж тийм. Мөсийг нэг залхалж тавиад ингээд
яасан. Тэгсэн чинь нөгөө хүмүүс аюу олон хүмүүс орж ирээд Салах ус хийгээд салах ёс хийхдээ нөгөө хүн ороод ирэхээс амьсгал тийм шүү дээ. Олон хүний амьсгал. Амьсгал тий. Тэгэхээр амьсгал болохоор нөгөө чихшил өгдөг гинэ. Тэгээ дулаацуулахад байхын ч юу юм. Би бол дулаацуулна гэдсэн чинь Дулаацуулахаас гадна мэдээж дулаацуулж байгаа. Тэгэхээр температурт нөлөөлдөг гинэ. мэдээж тэг юм. Тэгэхээр 2-3 хоноод 3-4 хоног юм 27 гэхэд эхний нэг 2 хоног болоод ер нь шарилна ингээл мутах. тий ингээд тол бүсээд ингээд ер нь ингээл тий яг болохоо байгаад ирсэн юм байна л да. Тэгэхээр энэ ч удаан хадгалж болохгүй шүү дээ. Энэ колоны заланд одоо тий Тасалгааны температур гэсэн үг шүү дээ чинь. тий хичнээн том заал байлаа гэсэн. Тэр чинь тэгэл тасалгааны температурт ч тий мөсөөр хичнээн хүрээсэн чинь тэр нөлөөлөхгүй тий. Тэгээд шүүс гэжүүлээ нэг том архитектор чинь шууд дуудаж авчихлаа. За одоо хурдангаас тий гадаа бунхан бариадах гэл. Тий тэгээд мосооц Юу ч чинь тэгээд 27 цаг 27 тэгэхээр 3 хоногийн дотор анхны бунхан барьсан байгаа байхгүй. оо тэр бунхны чи бүр хааш юм би ч ингээд асуухаас мөнгө ингээд баг төлөвлөөд ингээд Гүүжтэй. Яа юу тий амар юм. тий тэгээд ингээд ясан чинь Держинский Сталин хоёроос тэр санал гарсан гинэ. За. Одоо агуу өдөртөгчаа тий. За. Одоо ингээд мөнхөд хадгалж үлдэх хэрэгтэй гэдэг. Тэгээ ганц амар эсэргүүцчихсэн үнэн 2-3 хүмүүс эсэргүүцчихсэн дотор нэг нь Троцкий дараа нь буруутдаг тийм ээ Троцкий ч амар нөлөөтэй хүн байсан. Уг нь хүмүүс бүр шууд дараагийн том хүн байсан. Ер нь хамгийн том тэр тэгээд Крупская манай Ленин ихнэртэй. Хизээч ингэж өөрийгөө ингэж тийм ээ алдаршуулж ингээ гэсэн бодол байгаагүй. Тэр тусмаа нөгөө ялангуяа нөгөө Оросын мод нэг энэ Оросын славян юу энэ өрнөдийн одоо энэ христийн шашинтай одоо тийм ээ газар утас нөгөө гигантнуудын шаллыг зандан шуулдаг. За тий. Тэрэнд мөрөгдөг. Тэгдэг. Тийм жаншил байдаг. Яг тэрнийг давтах гад байна. Буцаад ингээд бурхан одоо тий бурхан байхгүй гэдэг үжил ярьдаг хүнийг өөрийн нэгэ бурхан болоод ингээд та нар ингээд тий болох гэдэг шүү. бурхан болох гээд одоо тий шүтэн одоо ингээд эргүүлээд хийх гэдэг шүү дээ. Та нар чи яагаад байгаа ингээд тэгсэн чинь дараанд нэг тийм аюу том хурц болоод хурцчтай одоо зөвлөгөө нууц зөвлөгөө болоод тэгээд Сталин тэр үеэс л эхлээл энэ солиотой агуутай дахиж таарлдмааргүй байна гэсэн тийм яриамаар хүмүүсийн ингээд гарч ирсэн гэдэг тиймэрхүү юмнууд ингээд болоод ирчин ингээд маргалдаал гэтэл нөгөө олонх нь тийм ээ олонх нь тэгээд нөгөө ардууд тийм ээ юу бид нар одоо удирдахчийн очиж сүүлийн салгах гүйцэтгэх юм байна штэ ингээд гадаадаас захиа бичижсэн хөдөө орон нутгаас тэгээд Орос орн чинь өөрөө агуу том тэгээ өргөндөл тий тэгээд бид нарыг ингээд эртэл ингээд байлгаж байгаа бид нар ингээд ингээд юу сонингоор загтал магтал тий ингээд хэвлэгдэж байраад ингээд уул нь нөхдүүд нэг юм 2 хоног ингээд салах ус хийгээл тэгэл ингээд нэг оршуулгыг биш бүр хавар болтол гэж уг нь бодсон гэж байгаа. Бас тэгээ эн чинь 1 сарын нас орсон шүү дээ. 1 сарын 21 гэдэг чинь. Яг өглөө дүн өглөө сурсан. Тий. Тэгээд ингээд ирсэн чинь хавар болтол ер нь хадгалж болохгүй мэн гэдэг ойлголт. Тэгээд тэр жижигхэн нөгөө мавзолет тэр чинь ямар ч юу байхгүй модон юу байгаа шүү дээ. Бунхан байгаа шүү дээ. Хүүтэн байгаа шүү дээ. Угантай. Дотор талын ингээд нэг баархтан одоо нэг хамбилингээр одоо яадаг доторж яриад ингээд айгүй ингээд урд юм ийцсэн байсан. Тэгээд ингэж Герман руу яваад тэр 1-2 хоногийн дотор юм уу та. Герман руу Siemens брендийн тэр үед хамгийн лаг хөргөгч авчиж тавьсан. Бүр тий сууц хөргөгч авчиж тавиад ингээд одоо шитгэх гэдэг шүү дээ асуудлыг тий. Тэгээд хичнээн тэгсэн ч гэсэн хөргөгчдөр мүсчдөр ер нь л нөлөөлөхгүй юм байна. Тэгсэн чинь тэр Воробьёв Васки гэдэг 2 эрдэмтнийг нэг нь одоо биод нэг нь хиймч нэг нь болохоор юу одоо юу л 2 нөхрийг за одоо та нар одоо шууд занданшуулахаас өөр арга байхгүй. Занданшуулаарай гэсэн таалах шүү.
Дзержинский дуудаж ирээд өгсөн гэж. Зөө. Тэгэхээр Дзержинскийн юунд байсан хоёр нөхөр байгаа байхгүй. Саантнуудтай холбоотой. Яг гоо тэр үеийн нөгөө сэхэднүүд чинь дандаа л тий язгууртан одоо тийм нөхдүүд тий бичиг үсгтэй нөхдүүд нь ер нь ихэнх нь тийм байсан. Тэгээ тэр хоёр аюу айсан гэж. Энэ унтарчлаа. Аюу айсан гэж. Тэгээд бүр тэр Зварс гэдэг Воробьёв тэр сүүлдээ буудулсан л та 37 онд. Буудулсан ч үлээ харигдаж байгаа тасварцсан байхгүй юу. Тэр хоёрын хувь тавилан бас аюу өрөвдөлтөн шүү дээ тэр хоёр үнэ. Тэгчнээ тийм мундаг юм хийсэн ч гэсэн тэгээ дараа нь хэлмэгтэлтэй үйл бас. Тэр хоёр тэгвэл Ленины цогцыг одоогийн хэлээр бол баг заншуулсан юм байна. Тэр хоёр. Тэр хоёр. Тэгээд ихтэй юу тэр Дзержинскийгээс бид нар ингэж чадахгүй бол бид нарыг одоо тий ордохгүй үстэйгээд бас талхаатай баталгаа авч шүүргэн тэгж хийсэн. Тэгэл бүх эрэгтэй ер нь хамгийн хүний илжилдэг хэсэг чинь гэдэс доторын эрэгтэн байдаг гинэ. Бас тийм үү. Тийм шууд гадаад талаас гэхээсээ илүүтэй махвал ер нь хатаад хэлдэг. Яг нөгөө илжилэх хэсэг одоо муудах хэсэг, махны муудах хэсэг бол гэдэс дотор гэдэс дотор шүү дээ. Тэгэл тэр мөрийн бүгдийг аваад тийм тэгээд нөгөө юугаар нь тэр формалин одоо ямар бол гэлцэрийн юу гэнэ. Гэхдээ тэр жор одоо хүртэл нууц. Тийм үү? Тийм тэр хүн болгонд тэр жор мэдээч улс болгонууд байхгүй шүү дээ. Юу тэгээд тэр жороор дагуу нөгөө юу суцаар нь одоо юугаар нь гэж шахаж. Тэгж тий. Одоо тэр чи яг заншуулсан бол биш ээ. Тэр чи бүр заншуулснаас ч илүү ингээ нэг юм. Тийм заншуулсан гэхэр чинь одоо хатаацсан гэсэн үг шүү дээ. Тий. Тэр чин амьд байлгаа юм. Тийм миний ойлгож байгаагаар бол ингээ юм зүгээр баг унтж байгаа юм шиг. Уг нь тий. Тэгээ гаднаас харахад тий. Арьс марьс ингээ зүгээр яг ингээ баг ингээ нэг юм ямар ч хөхөрсөн горч ицсэн юм байхгүй. Байхгүй тий. Унтж байгаа юм шиг байна л та. Тэгээд жилд 2 удаа мавзолейг хааж профилактикийн ажил дандаа явуулдаг. 7 хоног үлээ 2-7 хоногор хаадаг ч үлээ. Тийм байдаг. Тэр үед яг хүмүүс орж юу Ленины бүх одоо цогцсод ажилдаг. Одоо буцаад тэр ус мөлтөнд хийдэг юм уу яадаг. Тэр бол нууц шүү дээ мэдээж. Тэр бол тагнууд. Тэгээд яг тэр мавзолей шиг одоо тэр бунханд одоо ингээд байршуулад ингээд яриад тэгээд хүмүүс салж гүйцэтгээд ингээд байж хата нэг яриа гарсан гэдэг. Нааш Ленин биш. Тий яг наад чинь зүгээр манекен. Тийм яриа гарсан. Тэгэхэд большевикууд Америкийн нэг мондөг том зурвалжлагчийг авчираад бүр оруулаад үзүүлээд нөгөөдг нь үнэн байна гэдэг яг үнэн байна. Тий. Тэгжээч нэг юм яасан. Тэгэхгүй л ингээд бас ардуудын дунд чинь нэг яриа ингээд мэлсэр яриа үз. Юу яадаг штэ. Сүхбаатар жанчны юу ч гэсэндээ ингээ сүүлд нөгөө засгийн газрын ордны өмнө бунхан байлаа штэ. Бунхан байж байгаа шилжүүлсэн ш дараа нь алтан юу руу ч үлээ нөгөө алтан өлгийн үлээ. Тийш шилжүүлэхэд ингээд нөгөө шарлыг ингээ гаргаад ирсэн чинь Сүхбаатар жанч чи ер нь урт хүн байсан. Тэгсэн чи бүр 161 2 таач үлээ нэм жижигхэн ийм яс гардаг. Өрөө хөдлөг мэддэхгүй. Харин ийм яриа гарч ирнэ. Бүр хараа Човлсонхойн шарлыг 52 оноос сурсан. Энэ Зварский, энэ Воробьёв энэ хоёр хүний яг тэр технологиор яг энэ хоёр хүн оролцсон уу юу мэдэхгүй. Тэгээд Човлсонхой шарлын тухай бол айгүй бүдэг байдаг мэдээд би бүр хайгаад би олж чадаагүй. Занданшуулсан гэж. Тэгээд занданшуулаад авчирч энэ ихтэй нөгөө нэг олон нийтэд үзүүлээгүй. Олон нийтэд үзүүлээгүй, харуулаагүй. Төрийн одоо тэр хүнүүд үздэг, хардаг одоо тийм ээ. Ингэдэг байсан. Тэгэхээр би ингээд бодоход хизээч юм шилэн хоргонд бол байгаагүй шүү дээ. Хин нэрээ тий би шилэн хоргонд байдаг гэж боддог шүү дээ. Ленин тэр мавзолейг чи Ленийг шарлан ингээд биш юу Ленин бол тийм Човлсонгой. Если Човлсонгойг ингэж бас яг Ленинтэй адилхан заншуулсан гэж одоо тийм мэдээлэл байгаа юм чинь яг тийм юм болов уу гэдэг ихэд тийм байгаагүй. Тэгээд тэр нь юутай холбоотой юм бол манайх нөгөө нэг тэрүүнийг нөгөө нэг юу алчлах ингэх тийм цааш нь ингэж авч явах юм байхгүй болохоор шууд нөгөө нэг юу бунханд тийм ээ. Заншуулаад бунхлаад оршуулсан гэж. Тэгээд би тэгж л бодсон. Тэрнээс бол яг юм нарийн мэдээлэл би олж чадаагүй. Мавзолей ч юм бол ийм шилэн хоргонд. Шилэн хоргоо. Хүмүүс ингээд тойроо шилэн хоргоноос нь хараад те ингээд. Тэгээд ингээд Крупская сүлд ингээд яг ингээд цогцсон ингээд яг бэлэн болгоод ингэсэн хурцид үзээд чи залуугаараа аюу сайхан харагдаж байна манай. Тий бич тэ гэл ингээд их сайхан болжээ гэл. Гэхдээ одоо тэгж хэлгээс ч өөр арга байхгүй. Тэ бүх хүмүүс тэгээд ингээд
дахин шүтээд тэр чинь янзлаа дагамжид тийм сонин түүхтэй. Тэгэхээр Ленни тэгэл Ленни тэр цогцсонд халдлага үйлдэлсэн хамгийн анхны халдлага үйлдэлсэн 30 онд ч байх шиг. Ленни дөрвөн хүмүүс байна шүү дээ. Тэгээ байна шүү дээ тийм ээ. Бид нар чинь нөгөө Ленни чи буудаад алцсан гэж ойлгодог гэсэн тий. Тэр чинь нэг юм ихтэй ч үлээ меншевик ч үлээ. Тийм. Тэр яг нэг юм халдлага юм билээ шүү дээ. Тэгээ Мария Каплан гэдэг бүсгүй. Тэрний хувь заяач гэсэн аюу мэдээж аюу бүдэг штэ. Юун дээр түрүү тэр нөгөө нэг юг Чарлз Сунгаан одоо ингэ хойно нас орлоо шүү дээ. Оросд нас сурчаад, зүйл холбоот нас сурчаад ингэ шарлыг авчирч байгаа хгүй. Тэгэхэд яг ийм дүүрэн цэг лайфын хууч дээр өнөөдрийн хууч дээр би нэг уншиж ирсэн юм аа. Эхлээд монголчууд нөгөө хүлээж авахтаа отож авчирч үзүүлсэн. Тий, ингээ хордчихсон уу яасан. Тий, отож авчирсан. Тэр хөлний уулмол тий хөлийн уулын хаалаа. Тэгээд энэ хоёлын ярьж илтэй. Тий тэр отож ингээд за хөлийн гаргаад ирдэ хөлийн уулыг харъя гэд. Тий тэгээ ингээ нөгөө ер нь монголчууд хүртэл өөрсдөө тий ингээ за ингээ тий ингээ хар байлчтэй. Тий ер нь өөрийнхөө байгалийн чамаар ингээ өнгөрсөн үү эсвэл гадны нөлөөтэй юу гэдгийг тодруулах гэсэн юм уу? Ямар ч байсан л отож авчирч үзүүлсэн гэж хөлийн гаргуулаад тий. Тийм юу сонсч ирсэн шүү. Магазлээ чи тийм юм боо. Тий. Тэгээд юу одоо бол гаргаж оршуулах ёстой мостой гэлтэй. Нэг хэсэг Сталин 53 оноос ороод тэгээд 59 он хүртэл илүү углын найзууд байсан. Тэгээд Сталин гэдэг шүтэж болохгүй гэж Хрущев гарч тэгээд гаргаад оршуулсан. Тэгээд зөвхөн Ленин үлдсэн шүү дээ. Тэгээд тийм бас юм байна. Тэгэхээр юу Сталины бас зохицыг бас яг тэр аргаар яасан бол таарж байгаа байхгүй. Гэхдээ гаргаж ирээд одоо яасан гэх нэг төлсөн шатаасан. Юу гэж ярьдаг лээ. Юу криминация гэж ярьдаг шүү дээ. Тий криминаторит оруулаад тий шатаач цохонд оруулаад тий шатаач жинал гэсэн үг шүү дээ. Тэгээд нөгөө чандарлах тий. Тэгээд тиймхүү сонь юм байдаг. Тэгээд энэ чинь Мао Цзэдун нас барахад Оросуудыг урьж ивчирсэн Хошиминийг өгсөн. Тэрний зандашуулсан Леннийг тэр одоо юу хийсэн технологи байна тий. Нууц технологи байна. Байж л. Тий. Тэр хоёр тэр Ленни шарлыг одоо ингээд нөгөө ийм унтж байгаа шиг ингэж хадгалсан тэр хоёр нөхөр одоо эмчнэр байсан юм ээ. Химчд байсан юм болоо. Нэг нь эмч, нэг нь химч байсан. Тэгээ хоёр нь тий хоёр нь тий. Тэгээд чаавал тэр хоёр тэгвэл цаашаа дахиад хэлмэгтэй үлдийн үеэр л тэгэл ер нь тэгэл эвгүй хов заягаар ороод явцсан юм байна. Тий ер нь тийм. Айгуул еврейчүүд байсан та. Тий Сварский бол ялцгүй еврей. Тий еврей юм байсан тий. Тийм хөө сонин би ингэж байсан. Ленни мавцлаа ингээ Ленин ингээ унтж байгаа шиг ингээ шилэн харганд байдаг ингээ сонссон зүгээр л бүгд байгаа сонсч ирсэн. Тэгэнгუთ Сүхбаатар жанжин одоо хотод Сүхбаатар жанжин бас яг тийм гэж боддог. Би зүгээр тийм л гэж боддог. Би ч бас тэгж боддог гэсэн. Яг тэр ингээ бурган дотор ингээ Сүхбаатар жанжин ингээ унтж байгаа шиг л тий шилэн харганд дотор тэгэл хүмүүс ингээ тойрол ингээ байдаг. Тэгээд Хошимын Ким Ир Сенийг хүртэл коммунистүүд гэсэн нэр. Тий бүгдийн тийм аргаар тэгсэн. Тэгээд бас одоо бас юу байдаг гинэ. Яг Ленни одоо тэр хоргон штэ. Яг тэр Ленни хорго шиг хорготой яг тийм тусгай тийм цогц одоо хажууд нь бас байждаг. За тэр нь яаж тийм нууцад тийм лаборатори байдаг. За тэгэхээр тэр лаборатори дээр одоо яаж яах гэдгийг бүгдийн дүгнэж харж ингээл өдөр болгон шинжилгээд яг тийм бол жинхэнэ нөгөө бунханд ороод идэж өдөр болгон шинжилгээ хийгээд иж болохгүй шүү дээ. За. Тэгэхээр нэг азтай багийн цогцтой ч байж дээ гэсэн үг. Тэгээд дэн шиг тэр дээр ингээд туршилтаа хийх юм уу? Тий. Тэр ингээд нөгөө тэгээд туршилтын нэг юу байж байна. Тэгээ бүр тэрүүний тэр нэг баримтат киногоор нэг гарч ирсэн. Тэгсэн чинь одоо ингээд тэр Ленни тэр дээр нь тавьсан тэр бунхны тэр хоргогүй шүү дээ. Тэгээ шилэн хорго. Тэгээд тэр чинь ингээд улаан таван шуутай одоо юу юм уу туг мөгний нэг юм хэлбэр мэлбэртэй их сүртэлтэй. Яг тийм хорго. Заримдаа баг сольж тавьд юм шүү. Гуха. Мэдээж тийш өөр юм л дээ. Тийш өөр юм тий. Тэгээд дараа нь 90 хэд он бас наад ч удлаа модлаа гэд бас бахан яриагаас. Гэхдээ чих
За. Чих хамар уруулын хэсгүүдийг бол яалтчгүй Мөн байна. биш ээ. Энэ бол одоо бүр үгүй болоод энэ нэг солисон байж гэж тий. Тэгээд хийж 60 70 жил ингээ байлгаад байна. Ханд. Тийм. Тэр чинь зандаршуулснаас өөртөө зандаршуулчин бол ингээ Хатчих шүү дээ. Тийм юм болж байгаа. Тэрнээс илүү технологич төр ч одоо ингээ яг ингээ тийм шиг. Тэгээд тэр нэг юун дээр ясан чинь ингээд бүр ингээд альсны өнгийн ингээд бүр ингээд өнгө нь яг энэ дээр ингэж өөрчилж байна. Энэ дээр тийм амин шүү дээ. Тийм тэгэхээр Ленин авцтай бол одоо бол тэгээд тэр үед чинь маш том одоо тийм ээ одоо эн чинь үзэл сурталчийн том живсэг болж байна. Тэр үед нэр үнгүй үздэг байсан юм уу? Тийм үнгүй шүү дээ. Үнгүй юу? Үнгүй шүү дээ. Гэхдээ өдөрт Одоо хэмжээний хүний хязгаар байдаг бах те. Өдөрт хэдэн хүн үзнэ гээл. Өдөрт тэд гэж гардаг байсан баха. Тий тэрний би мэдгүй. Ямар ч зүйл ингээд ойчрлж байгаа л. Би ойчрлж байгаа л орсон. Тэгээд тийм миний хувьд бол амар багахмаар би 10 настай хүүхэдтэй. Ленин багштай мөргөөд авчи. Нөө тий. Нэр одоо бодох тийм багхгүй юу? Аа. Тий тэр чинь нэг ёсондоо коммунистуудын шүтэн. тий коммунистуудын шүтэн шүү дээ. тийм коммунистуудын шүтэнд би мөрчсөн шиг багхгүй тий. Тэгээд тэрүүгээр багахад би Ленин авчлаад орж утсан. Тэгээ нэг хуучин хүмүүс ингээ нөгөө бурхныхаа хөргөн дээр ингээд наадталт нь Ленин цааталт нь ингээ бурхнаа хийцэн. Орой болохоор ингээ нааш нь аруулж харж байгаад мөрөгчөөд тэгээ буцаанаас нь цааш нь аруулцдаг. За нөгөө хоёр нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлөж байна. Бид хоёр уу ийм сонирхолтой хуучны эргэж дурсах маягаар ийм сонирхолтой хууч яриануудыг бас хөргсээр байх болно. Өнөөдрийн тэр Цэдэнмал даргын осолд орсон тухай би анх удаа уншаад гайхаад бүр ярмаар санагдаад Дүүрэн цэг лайв гэдэг их гоё сайт бай. Тэр Дүүрэн цэг лайв сайтын хууч гэдэг болон дээр байсан. Тэгээд энэ тэр Цэдэнмал даргын комиссар байсан хүнийх нь өөрийнх нь сонд өгсөн ярилцлагын хэсгээс иш татж авсан байна лээ. Тий. Тэгээд бид хоёр ингээд иймэрхүү нэвтрүүлгүүдийг уу бас хийх болно. Тэгээ яг зүгээр сонирхолтой шүү. Сонирхолтой тий. Харин би л мэдэхгүй мэн. Тий, зүгээр сонирхолтой бас тий мэдж яхад нэг илүүдэд байхгүй тийм ээ. Тий. Заримдаа ийм сонин шарилын тухай бас ийм Колумбын шарилын тухай одоо нэг юм бас би унш бэлтгэе гэж бодоод байгаа. Аа за. Кристофор Колумб тий. Хичнээн очиж зөөдсөн тэр нэг шарилын ёо тэм дамжуулаад хамгийн их зөөгцсөн шарилууд болсон шарил. Тий. Яа, дайтай чим шиг тий. За, хоёулаа нэг спонсорынхоо мэдээллийг хүргэж. За манай спонсор, манай нэвтрүүлгийн спонсор Канад улсын алдарт брэнд Jameson Power. Ер нь бол эрэгтэйчүүд бидний дархлаа эмэгтэйчүүдээс бага байд юм байна. Тэгээд тийм болохоор Jameson Power-ыг уугаад тестостерон нэмэгдүүлээд тэгээд дархлаагаа хамгаалаарай, дархлаагаа дэмжээрэй. За баярлалаа. За баярлалаа. Дасгал, ажил, амьдралын сорилт бүр эрч хүчээр мэдэр. Jameson Power. Канадын чанар эрчүүдийн хүч чадлын суурь.